Бүгд найрамдах талд улсын өвөр Монголын өртөц хорны улаан загалмай нийгэмлэгээс Монголын улаан загалмай нийгэмлэгт 200 мянган юаны хандивыг хүлээлт өглөө. Энэхүү хандивыг зуудын гамшигт өртсөн малчтад илгээх юм. Хандив гардуулах ёслолд бүгд найрамдах талд улсаас Монгол Улс зугаанч бөгөөд бүр ирэхэд элчин сайд Шин Минжуан Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Болормоо тэргүүтээ албаныхан оролцлоо. 2 жилийн өмнө бүгд найрамдах талд улс болон өвөр Монголын өртөц хорноос ирүүлсэн тусламжийг 700 малчтад хүргэж байсан. Монголын улаан загалмай нийгэмлэгээс удахгүй Хинти Дорнод Сүхбаатар аймгийн малчтад тусламж хүргэхээр явах юм а. Өнөөдөр бүгд найрамдах талд улсын өвөр Монголын өртөц хорны улаан загалмай нийгэмлэгээс Монголын улаан загалмай нийгэмлэгт цагаан зуудын гамшигт даван туулахад зориулсан 200 мянган юаны хандив хүлээлэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Айл хүний амь нэг сахалт айлын санаа нэг Хятад Монгол хоёр улс хөрш орны хувьд бүгд найрамдах талд улсын засгийн газраас болон бүгд найрамдах талд улсын ард түмний зүгээс Монгол улсын ард иргэдэд хүндрэл бэрхшээл тохиолдсон үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. 2 жилийн өмнө дөнгөж Монгол улсад ирж байх үеийн тэр өглийг би маш тод санаж байна. Тухайн үед Монгол улсад сүүлийн 50 жил тохиож байгаагүй их зуудын гамшиг нүрлэж тухайн үед бүгд найрамдах талд улсын засгийн газар болон өвөр Монголын өртөц хорны засгийн газар хамгийн түрүүнд Монголын талд тусламжийн гараа сунгая. Мөнгөн хандив болон хандив эзүүлийг хүлээлгэж өгөө гэж дамжуулж байсны үндсэн дээр өнөөдрийн 200 мянган юаны хандивыг хүргүүлж байна. Өнгөрсөн өвөл өмнөх 2 жилдээ харьцуулахад зуудын гамшиг харьцангуй гайгүй байсан. Гэхдээ одоо 50 гаруй сум цагаан зуудтай өвлжсөн. Цагаан сарын дараахан хүчтэй засан болон шорон шуурга болж олон малчид энэ шуурганы улмаас хохирол амссан. Тийм учраас улаан загалмай нийгэмлэгийн нэг чухал үүрэг бол байгалийн гамшигаас үүдэлтэй хохирсон малчин иргэдэд туслахад бид онцгой анхаардаг. Тийм учраас цас шуурганд өртсөн болон өнгөрсөн өвлийн зуднаар одоо яг эд малаа алдаж байгаа энэ малчин өрхүүдэд туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулж байна. Биднийг олон улсын улаан загалмай улаан хоригон сар нийгэмлэгүүдийн холбоо бүгд найрамдах хятад ард улсын улаан загалмай нийгэмлэг түүний өвөр Монгол дахь одоо салбар байгуулга байнга одоо хамгийн түрүүнд дэмжин тусалж байна. Дотоодоос бол гандан тэгчлэн хийд уулын байжуулах эрдэнэ төлөвлөр бас бидний хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаанд нэгдсэн. Өвөр Монголын өртөц хорны улаан загалмай нийгэмлэгээс өгсөн 200 мянган юаны хандивыг Дорнод Хинти Сэлэнг аймагт байгалийн гамшигт малаа алдсан иргэдэд хуваалцах юм а. Хятадын тал Монголын бүс нутаг бүрт тулгараад байгаа сорилтуудыг даван туулахад боломжоор туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Жишээ нь бүс ба зам гэрэлт аялал, бүс ба зам сахиусан тэнгэрийн аялал буюу хүнд өвчтөе хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хөтөлбөр зэргийг дурдж болох юм а.